Үүнийг хараарай. Энэ инжирийн ямар сайхан үндэс гарсныг хараарай. Маш чухал нэгэн зэдийг анхааралтай ажиглаарай. Энэ аргаар Ердөө ганцхан удаа үсэлгээ хийсэн өөр юу ч хийгээгүй. Үлдсэн нь бол би энэ бичлэгийн турш танд харуулах нэгэн нүүц юм. Энэ аргыг Сахаравын арга бич нээзэдэг бөгөөд чийг бараг байхгүй бүс нутгийн уламжлалт арга юм. Гэсэн ч тэд ургамлыг гайхалтай үндэслүүлж чаддаг байжээ. Өнөөдөр би үүнийг алхамаар зааж өгөх тул та сураад бүрэн амжилтад хүрч чадна. Хэрвээ танд цаг зав байхгүй бол эсвэл маш хуурай үр амьсгалд амьдардаг бол эсвэл алдаахыг хүсэхгүй байгаа жимсний модоо үржүүлэхийг хүсэж байвал ч гэсэн. Энэ арга маш тохиромжтой. Учир нь маш бага арчилгаа шаарддаг бөгөөд амжилтын хөв нь маш өндөр байдаг. Энэ аргаар та өөрийн модны яг ижил хуулбарыг гаргаж авч чадна. Инжир, анар, алим өөрөөр хэлбэл таны тариалангийн талбай, ногооны талбай эсвэл цэцэрлэгт байгаа ямар ч модыг. Одоо хэрэглэгдэх материалууд ингэнтэй. Сахарын аргыг хэглэхэд маш цөөн зүйл хэрэгтэй. Хар шороо, эсвэл хүлээр, эсвэл элс эдгээр гурвын аль нь ч болно. Нэг удаагийн жижиг аяг, эсвэл жижиг сав, хурц хутга, эсвэл зүсэгч, мөн давхарлахыг бэхлэх нарийн скотч, уяа эсвэл нарийн улс. Мөн бүрхэхэд сахрагийн уламжлалаар хэрэглэдэг байсан шиг давуу, эсвэл чигийг сайн хадгалдаг хар өмгийн гялгарууд хэрэгтэй. Мөн түнчлэн багахан хэмжээний алоэ вера хэвтэй. Хон навч хэрэггүй, жижигхэн навч багт хангалттай. Алоэ верагийн нэг хэсэг татж аваад доторх гээлийг бага зэрэг гаргана. Тэр гээлийг хутгаар маш жижиглэн хэсэж гинэ. Тэр алоэга миг аяганд шороо, хүлэр эсвэл элсээр хойж худлана. Холимог нь чиглэг сөөлөм даах ёстой. Гэтэ шингэн биш. Энэ холимог нь гөрөн чухал үүрэгтэй. Хэдэн 7 хоног услахгүй байсан ч чигийг хагасна нь шархыг байгалийн аргаар халбаргүйжүүлнэ нь үндэс үсгэд туслах байгалийн ургамлын даваар агуулна. Одоо инжил мод руу оръё. Энэ аргаар бид хоёр зүсэлт хийн. Нэгийг минь нэг талд, нөгөөг нь эсрэг талд. Модны мөчөрт үзүүр гаргаж байгаа мэд гүн зүсэлт хийн. Хайс болон камбиумыг авч модыг нийлэг харгана. Дараа нь яг ижил зүсэлтийг эсрэг талд нь хийн. Эдгээр хоёр зүсэлт нь ургамлын шүүсийн урсгалыг хэсэгчлэн тасалдуулж даавруудыг зүсэлтийн хэсэгт хуримтлуулдаг. Тэр хуримтлал нь ургамалд шин үндэс үүсгэж ягшлах хэрэгтэй өдөлт болдог. Одоо бид сахарын агаарын үндэслүүрийг бэлдэх чана энд дараалыг зөв дагах нь чухал. 1. Савыг бэлдээ. Нэг удаагийн савыг авч дээд талаас нь доош хагас хүртэл босоо зүсэлт, уртааш зүсэлт хийн. Энэ нь савыг бага зэрэг нээж мөчист тааруулж баярлах боломж олгоно. 2. Савыг мөчир дээр баярлуулна. Савыг бага зэрэг нээгээд мөчрийг тайруулан баярлуулна. Инхдээ нээлхийн яг 2 зүсэлтийн дээр таарах ёстой. Сав нь шарахтай хэсгийг бүрэн бүтэн бүрхэх ёстой. 3. Савыг тогтоо. Савг зөв байрлуулсны дараа скотч, уяа эсвэл болт тогтооно. Сав көтөргөөнгүй бат бүх вайкс ба. 4. Холцоор дүүрээ. Одоо савыг тогтоосны дараа дотор нь алоэ болон хөрсний холимогийг хийж дүүргэнэ. Үүнийг аажмаар зөөлөн дарж хийж шахтай хэсгийг бүрэн бүтэн бүрхэх хэрэгтэй. Хав ганц удаа үснэ. Зөвхөн нэг удаа маш бага үсэлгээ өгнө. Илүүдэл усны савны босоо зүсэлтээр гарч урснаа. Дахиж услахгүй. Алоэн чигийг хэдэн 7 хоног хадгална. Дараа нь бүх агаар жуулалтыг уламжлалт ёсоор даавуугаар эсвэл илүү амархан байхыг хүсвэл хар хугацаараар бүрэн. Энэ нь нарны шууд тусгалаас хамгаалж доторх чигийг хадгална. Чухал зүйл. Сахарын арга нь ерөнхийдөө дахин услах шаардлагагүй. Ганцхан удаагийн үсэлгээ төгс ажилгүй. Гэхдээ хэрвээ онцгой тохиолдолд агаар жуулалтын доторх хөрс хэтэрхий хуурай байвал бага зэрэг нэмэлт үсэлгээ хийж болно. Үргэлжлүүлэхээс өмнө би танд маш сонирхолтой нэг зүйлийг хэлмээр байна. Сахаргийнхэн зөвхөн энэ аргийг хэрэгэлдэггүй. Мөн хизээ хийхээ маш нямбай зөнгөдөг авсан. Тэд үүнийг сар буурах үед хэд бажээ. Яагаад ээж? Учир нь тэдний туршлагаар сар буурах үед модны шүүс үндэс рүүгээ бууж газрын дээд хэсэг нь илүү тайван болдог гэдгийг мэддэг байжээ. Энэ салаа дутах даралт багаас ч шархнаас бага шүүс алдаж шин үндэс үүсэхийг илүү сайн хүлээн авдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ургамал бага зовж үндэс илүү амархан гардаг. Жилийн үйл явдлын хувьд тэд хаврын ихэн эсвэл зуны сүүлээр хийдэг байсан. Энэ үед ургамал үндэс үүсгэх хүчтэй хിവэр байдаг ч халуун эсвэл бүрэн гангийн стресэд ороогүй байдаг. Хавар бохор шүүс хөдөлж эхэлдэг бөгөөд ургамал дахин сэргэн тэлж их хүчтэй болдог.
Мөн зүүнний сүүлээр халуун баг зэрэг намдсан үед холцны давхаргийг салгах аргыг хийхэд хамгийн тохиромжтой үе бөгөөд ингэснээр холц садах эрсдэл багасдаг. За одоо үрдэн гарч ирж байна. Агаарын үндэслүүлэлтийн боолтыг нээхэд тэдний хийсэн зүсэлтийн эргэн тойронд цагаан, хүчтэй, эрүүл үндэснүүд ургасан байхыг харах болно. Тэр үед зүгээр л доороос нь пайраад их модтой яг ижилхэн шинэ инжирийн модтой болчихно. Ижилхэн гэж юу гэсэн үг вэ? Энэ шинэ мод яг адилхан хэмжээний жимс, яг адилхан чанартай жимс өгөн мөн маш богино хугацаанд жимсээ уугч эхлэх боломжтой гэсэн үг. Энэ бол их ургамлын генетикийн яг хуулбар ксон юм. Энэ маш чухал. Учир нь бид үрээр жимсний мод ургуулах гэж оролдох үед бараг хязгаарч яг ижил төрлийн жимс гардаггүй. Өрөн генетикийг холих тул үрдүн нь аз туршигтай адил юм. Олон жимс өгч боломжтой. Бага жимс, муу жимс өгөх, эсвэл бүр он жил хүлээлгэж байж жимс өгөх, заримдаа огт жимс өгөхгүй ч байж болно. Иймээс энэ арга маш үнцэнтэй. Учир нь их модыг клондох үед бид яг ямар жимс авахаа мэддэг бөгөөд олон жилийн хөдөн мөрөө дэмий өрөхгүй. Сахарын арга нь шинэ мод их модтойгоо адил хүчтэй, адил ургацтай, мөн яг ижил шинж чанартай байхыг баталгаажуулдаг. Сүүлчийн нэг зөвлөгөө. Агаарын давхаргийг салгаж шинэ инжир модоо сулхадаа эхний хэдэн 7 хоногт хөрсийг баг зэрэг чийгтэй байлгаарай. Усан живэх шаардлагагүй. Зөнгөөр чигийг хадгалах бай. Ингэснээр шинэ үндэс сайн дасаж таны ургамал анхны өдрөөс хүчтэй ургаж эхэлнэ. Юуны өмнө маш чухал нэг зүйлийг тодруулмаар байна. Бидний хийсэн энэ арга бол сахар нь уламжлалт аргыг аль болох үнэнчээр дуураасан хүйжбэр бөгөөд орчин үеийн материал ашигласнаар илүү практик болгосон юм. Одоо би чамд бүрэн чин сэтгэлээс өөрийн туршлага дээр үндэслэн хэлэхэд хэрвээ бид хоёр зүсэлт хийхийн оронд мөчрийн эргэн тойронд бүрэн цаграг хэлбэрээр хальсалж бүх холцыг авал амжилтын хов өрчөндөр байдаг. Энэ нь батлагдсан бөгөөд ихэнх тохиолдолд илүү сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ өнөөдөр бид сахарын аргыг яг тэдний хийдэг байсан шигээр туршиж байгаа учраас зөвхөн 2 гүн зүсэлт, нэгийг нь нэг талд, нөгөөг нь нөгөө талд хийх болно. Энэ талаар тодруулж хэлхийг хүссэн юм. Ингэснээр бүдлийн гарахаас сэргийлнэ. Хэрвээ энэ бичлэг чамд таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк дараад ургамалт дуртай хэн нэгэндээ хуваалцаарай. Учир нь энэ арга хэн бүхэнд гэртээ жимсний модоо үржүүлэх, клондох боломжийг олгоно. Цэн аргыг ямар модон дээр турших гэж байгаа эсвэл дэлхийн аль хэсгээс намайг үзэж байгаагаа надад бичиж хэлээрэй гэж хүсэж байна. Дараагийн бичлэг дээр дахин уулзцгаая.